Сайн залуусаа. Бид өнөөдрийн бичлэгээр South Park цувралын тухай тус анимашн яагаад эцэг эхчүүдийг айлгадаг вэ? Эцсдээ тус бүтээл монголчуудыг маань хэрхэн дүрсэлсэн байдаг вэ? Зэрэг зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. South Park-ийн гол дүрүүд нь ердөө 8 настай хүүгүүдийн талаар өгүүлдэг боловч нэмэх 18 хэсгүүд хүчирхийлэл, үзээ ядал, хараалын үгс, арх согтуурлахундаа, тамхи, мансуурлах бодис, мөрөгдө тоглоом, гэмт хэрэг, ялгуурлан гадуурхалт гээд энэ дэлхий дээр байж болох бүхий л нүглүүдийг тус цуврал дээр харуулдаг. Иймгүй насан туршид зориулсан бүтээл гэх нэрийг зүүгээд удаан хугацаа өнгөрч байгаа билээ. Гэхдээ дээрх зүйлс дундаас хамгийн олон давтагддаг мөнхийн асуудал нь хараалын үгс байв. Жишээлбэл shit, fuck гэмэд европчуудын түгээнэл хэрэгэлдэг үгсүүд хамгийн ихээр гардаг. Тэр ч бүгд нэг анги дээр нийт 162 удаа хараалын үг хэлэгдэж мөн 1999 онд бүтээгдсэн бүрэн хэмжээний бүтээл нь 81 минутын турш 399 удаа хараалын үг хэлэгдсэн гэдгээр Гиннесийн номонд хамгийн олон удаа хараалын үг хэлсэн анимашн бүтээл нэрээр бүртгэгдэж байжээ. Уран бүтээлчдийн нэг болох Matt Stone нь энэ талаар дурдахтаа үнэн дээр 10 жилийн сурагчид томчуудаас илүү их хараалын үгнүүдийг ашигладаг. Мэдээж энэ нь маш буруу зүйл. Гэхдээ бид бодит байдлыг анимашнд тусгахыг гол зорилгоо болгодог хэмээн хэлж байв. South Park нь маш сайн анимашн цуврал гэх нэрээс гадна маш сайн баримтат кино гэх нэрийг ч зүүдэг. Учир нь South Park нь Америкийн нийгэмд тулгараад байгаа маш олон асуудлуудыг гайхалтайгаар харуулдаг. Мөн тэдгээр үйл явдлууд нь ямар ч насны хүн үзэхэд маш ойлгомжтой харагддаг. Жишээлбэл мөнгөгүй болсон ирээдүйн хүмүүс мөнгө олохын тулд өнгөрсөн цаг үе рүү буцаж улс төрчдийн идэж уудгийг шүүмжилж коронавирусын талаарх олон нийтийн таамаглал гээд олон анхаарал татсан сэдвүүдийг харуулдаг. Гэхдээ зарим ангиуд нь нэлээд нуршуу мэт санагдаж зарим хэсгүүд үнэхээр их шүүмжлэлийг дагуулж байв. Жишээ нь Бурхан багш хар тамхи хэрглэж Гигэ Мариагаас цус садруулж Австрали улсын шүтэн байсан амьтан судлаач Стив Эрмнийг тамийн үдирчлэгт байгаагаар харуулж Япончуудыг халим загасалд харвал алхаар дайрдаг энэхүү эсгүүд нь орон орныхны дургүй эзлийг хүргэж байжээ. Аз орж тэд манай монголчуудыг харьцангуй эргээр дүрсэлсэн байв. South Park дээр монголчуудыг хэрхэн дүрсэлснийг дурдвал 2002 онд бүтээгдсэн Season 6-гийн 9-р анги болох Хүүгэд хулайлах нь инээдтэй биш хэмээх анги дээр цагаан хэрэм болон монгол дайчдыг харуулжээ. Үйл явдлын хувьд South Park-д хүүхдүүдийг гэрээс нь хулгайлах хэрэг газар авч эцэг эхчүүд ихээхэн түгшиж эхэлнэ. Хэдий хүүхдийн хулгайч баригддаг боловч тэд энэ явдлын улмаас улам ихээр түгшдэг. Дараа нь эцэг эхчүүд хүүхдүүдээ хулгайчдаас хамгаалахын тулд түргэн хоолны газар ажилуулдаг нэгэн хятадыг буйн бүс нутгаа тойруулсан цагаан хэрмийг бариулдаг. Харин монголчууд энэ үед гарч ирэх бөгөөд цагаан хэрм нь бүс нутгаа хамгаалсан зүйл биш монголчуудыг дуудан авч ирсэн хэрэг байв. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд нь гэртээ байвал хулгайлагдах магадлал улам өндөрсөн хэмээн үзэж тэднийг гэрээсээ явуулж орхино. Эцдээ цагаан хэрмийг давж чадахгүй байсан монголчууд хэрмийн гадна гэрээс холдон өлсөж ядарсан хүүхдүүдийг эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгөхийн тулд цагаан хэрмийг нураадаг байна. Эцдээ эцэг эхчүүд ч гэсэн гэмшдэг ажээ. Юутаж монголчуудыг маань сайхан сэтгэлдээ дайчдаар дүрсэлж хятадыг алиа хошин дүрээр дүрсэлсэн байжээ. Энэхүү анги 2013 онд үзэгч фэнүүдийн хүсэлтээр 6 дугаар сизны хамгийн шилдэг ангиар шалгарсан байна.